Сайн үзэгчдээ жаргалын төгөл маань тавтай морил даваа гараг бүр та бүхэндээ хүрдэг манай нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Blue-Mon Art Gallery-гаас та бүхэндээ хүрж байна. Тэгээ манай өнөөдрийн зочин Өөлөв ихийн оюуны бадрах төвийн тэргүүн Нарантай ягч маань оролцож байна. Тэгээд өнөөдрийн нэг сайхан орчинд за сонгодог урлагийг бас уран зурагтай хамтдасан юм сайхан үүсгэлэн манай галерейд гарсан байгаа. Тэгээд ийм сайхан орчин бит хоёрын ярилцлага хурж байна. Та бас манай нэвтрүүлгийн үзэгчтэй удаа уулзаагүй. Тэгээд бас үзэгчтэйгээ мэдлэхгүй юу? Ер нь ойрт ямар ажил хийж юм те? Ойрын сонио ачнаасаа дуулахгүй юм. Тэгэхээр хүн хорвоо ертөнцид эхээс төрсөн тэр дар удаа гэр бүлийн орчин нөхцөл тэр ертөнцид шинэ ертөнцийг үүсгэх, суралцах, хөгжих бүх боломж болцоог хайж явдаг. Тэгэхээр миний хувьд бол гэр бүлийн жил гэж тусгайлан зарласнаас үл хамааран ихэд гэр бүлийн асуудыг их бат бэх амар амгалан аз жаргалтай амьдрал хүрэхэд өөрийнхөө судалсан, мэдсэн, ярилцсан бүх зүйлээс тусдын бүрэг хиймсэн гэж бодож ээж хүнийхээ ажлыг бол хийж маш идэвхтэй хийж байгаа гэж. Энэ жил бол ерөөд 10,000 өсвөр насны шилжилтийн насны хүүхдүүдэд лекц өнгөө хийгсэн байгаа. Тэгээд сургуулийн нийгмийн ажилтнуудад бас гарын авлага номоо өнгөө тараа гэсэн байгаа. Тэгэхээр ерөөдөө манайхан оюун ухааныг ерөөдөө үн төлбөргүй аваад сурсан данцын үнэлэх тал дээр их маруу хүн арт юм. Энийг хийж байгаа. Тийм учраас өнгөө гэдгийг би дахин танаад хэлсээр зарлж байна. Тэгээд танаа 9-11 ангийн хүүхдүүдийг зохион байгуулад өгөөч 300-аас дээш зохион байгуулаач гэхэд сургуулийн нийгмийн ажилтнууд захирлууд маш хойрог хандж байгаа. Одоо жил дундаа орцсон явж байгаа Багнуур, Налах, Сонгой архин дүүргийнхэн нэгэн итгэх санаачлагтай өөрсдөө зохион байгуулаад хүүхдүүдэд хамруулсан байгаа. Гэтэл бусад дүүргийнхэн ялангуяа хувийн сургуулиуд бол гэр бүлийн үндэс нэрээд эцэг их болох мэдлэгийн талаарх судлаачдын лекц яриаг бол авах сонирхол жоохон маруухан байх шиг байна. Тэгэхээр бас ихсээсээ нэмэгдээсээ бидний хүүхдүүд хүн болгон дарга болохгүй хүн болго эцэг их болно гэсэн энэ амьдралын сургаалын дагуу бас хүүхдүүдэд ирээдүйн эцэг ихэд бэлдээсэй гэж ингэж хүсэж байна. Танад хэлээзээр дамжуулж. Бид хоёрын өнөөдөр голлын ярих сэдв бол одоо энэ ганц бие хүмүүстэй холбоотой. Би энэ гэр бүлээр их бахархтай. Манай байранд ирэхдээ энэ нөхөр нь ийм халамжтай, хүүхдүүд нь хүмүүжлэлтэй. Эхнэр нь ажилсаг. Заяаны ханил гэж ийм сайхан байдаг баг. Гоё юм аа. Би яг ийм нөхөртэй л болно. Заримдаа оройтой ирэхэд тасаад авдаг хүнтэй ч улаасаа ч бодох юм дөө. Муу охиноо аавтай болгоч юмсан. Би ч одоо залхаж байна. Бүтэн 40 жил ганцаараа явлаа. Юу 40 жил вэ? Тэр чинь өсвөр нас, бага нас, ээж аавтайгаа өнгөрүүлсэн нас гэд 18 жил хасч удаа шүү. Монгол улсад ер нь олон ганц бие хүмүүс байгаа боловч те одоо ханиа хэрхэн сонгох таны хэлдгээр хүн болгохыг эцэг их болох хэрэгтэй гэдэг энэ үүргээ бас биелүүлж чадахгүй те хань ижлээ олж чадахгүй байгаа олон хүмүүс байна л да. Тэгээд энэ хүмүүс маань ер нь яагаад одоо ийм олон хүмүүс болчих вэ? Тэг ганц бие хүмүүс нэг бол хүүхэдтэй хүмүүс байгаа гэдэг нэг бол ганц бие хэрнээ одоо 30 гарчсан 40 байгаа ийм хүмүүс олон байна гэж. Тэгэхээр эдгээр хүмүүстэй уулзаа явж байхад ер нь ямар одоо асуудлуудыг ярьж яахын ер нь гол асуудал нь юундаа байгаа тах шиг байна. Тэгэхээр олон янзаар олон шалтгаанаар хүмүүс ганц биеэр явж байгаа. Тэгээд бид энд таймлаж бол хань ижлээ хорвоогоос алдсан, огт гэрлэж чадаагүй, гэрэлсэн ч зан харьцаа тохирохгүй салчихсан гэх мэт тийм цөөхөн хэдийн шалтгаануудыг дурдж болно л доо. Яг хувь хүн болгон дээр тогтоод ярихлаар их олон шалтгаан байж байдаг. Яагаад гэвэл аав ээж нөгөө юм амьдралын бэрхшээлтэй хүнд асуудал нөлөөлсөн байдаг ч юм уу тийм. Их гадаад оронд эрхтэй хөнгөө, эмэгтэй хөнгөө орчинд сурч боловсрч амьдарч ажиллаж ирсэн ч юм уу тийм ээ. Ийм одоо эмнэлгийн багш нар гэх мэтийн их бүсгүүчүүд олноор ажилладаг газар нас бие төрсөж гэлээ гэсэн хүнээс танилцах тийм орчин нөхцөл үлдэж өгөхгүй байгаа. Тэгээ энэ бол төр засгаас анхаарах ёстой юм гэхээр ёстой. Тэгээд ягаад өнөөдөр зах зээлийн ардчилсан нийгмээс өмнөх нийгэмд анхаарал болоод байсан. Одоо ягаад анхаарч болдгүй юм тийм ээ. Иргэдээ хүнээ дээдэлсэн, хүн дээрээ төвлөрсөн юм нийгэмд бол ганцаараа явж байгаа хүмүүс нийгэмд байна гэдэг бол их хэцүү асуудал, зовлонтой асуудал байдаг тийм ээ. Ямар нэгэн шалтгаанаар хүн хань ижлээ хараахан олж амжаагүй, харж чадаагүй, тэгээд зүрх сэтгэл нь догдолж амжаагүй байна гэдэг бол бас хүний амьдралаас төдийлөн хүний амьдралын асуудал гэж хэлж бас болохгүй байх тийм ээ. Үүний эсрэг эрүүл саруул ухаантай хүн болгон тэмцэх ёстой байх. Ханиа олохын төлөө тэмцэж жаахан ч гэсэн хөдөлгөөн хийх хэрэгтэй байх. Ингэж боддог л доо. Тэгээ энэ шалтгаанаар 98 оноос хойш ганц бие хүмүүсэд ингээд туслая гэсэн бодолтой тэр хүмүүсийг ерөөсө хизээч хайж үзээгүй. За тэгэхээр хүний амьдралын хамгийн хүсэлт асуудал бол насанд хүрсэн
18 нас хүрсэн гэж ярьж байгаа Монгол орнд бол. Тэгээ 18 нас хүрсэн насан турш хүн болгон өөрийнхөө насан туршийн заяаны ханиг хайртай бүсгүйгээ хайртай залуугаа олж түүнийг байлдан дагуулах, түүнтэйгээ зохицож, түүнтэйгээ нэгдэж хорвоо ертөнцид амьдрал үүсгэх, шинэ амьдрал үүсгэх. Энэ хайр амьдрал гэдэг гайхамшигт харилцааны дундаас өөрсдийн ирээдүйн үрдийн амьдралыг үүсгэх үр хөвгтийг төрүүлэх тийм ээ. Үр хөвгтүүдээ харж түүндээ хөрөнгө оруулалт хийхин тулд ажил хөдөлмөр хийх сонирхолтой болох. Гэх мэт хамгийн түрүүлээд бол хайртай хүнээ олох гэдэг асуудал. Ер нь л одоо хүн төрөлхтний үрдийн сэдв, үрдийн хүслэн байсан гэж ингэж хэлж байна. Та нар мэдж байгаа ах тийм ээ үзэгчид маш олон дуу, яруу найраг, маш олон зохиолууд зөвхөн хайрын зохиол байдаг. Жимэн хамтан алхан зурж өвчраагүй хайрын уянгатай зөнгөөрөө нээсэн хосын хорвоод төв сэтгэлээ зорж досондоо тэтгэн мөнгө цагаас хайрыг ирэлтэнэ тэтгэсэнэ доомар хосын хорвоод бичдэг зохиодог онол дотор баригддаг нэг тийм харилцаа бол хайрын харилцаа гэдгийг манай үзэгчид бүгдээрээ мэдж байгаа байна. Тэгэхээр ганц бие хүмүүс энэ харилцааны учрыг сайн олж чадахгүй, жаахан ойрог хөшүүн хандсан тий сургууль эрдэм боловсрол ном академик гэсээр хагаад өөрийнхөө хувийн аз жаргалтай байлгадаг цаг мөчүүдийг умартсан ийм байдлууд бас байна. Эсвэл дэндүү их аз жаргалтай хайрын асуудлыг дэлгэрүүлж хийж байгаа. Дэндүү ил тод задгаа завхаа маягаар дэндүү өргөжүүлж хийж байгаа юм асуудал бас эзэнд хортой. Эзний бас амьдралын асуудал хор нөлөөтэй байдаг гэж ингэж үзэж байгаа л да. Тийм учраас энэ ганц бие хүмүүс 50-аад хүнд эзэлж байна. Нийгэм дээр ерөнхийдөө их байна шүү. Тийм нөхөн үрчүүн насны 18-аас 49 насны нийт одоо Монголын хүн амын 50% ганц бие хүмүүс эзлээд байгаа. Тэгэхээр энэ ганц бие хүмүүсийг яавал гэр бүлтэй болгодог вүлээ гэдэг тал дээр маш олон гэр бүл судлаачид, маш олон сэтгэл судлаачид, маш олон одоо төрийн бас 20 гаруй мянган байгууллага байна гэж байгаа. Зарим зурм нь зарим нэг нь одоо юм ганц бие хүмүүсийг гэр бүлтэй болгоход туслах юм сэтгэл зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх тийм ээ. Зөвхөн л мөнгөтэй бизнестэй болох талын зөвлөгөө биш тийм ээ. Яавал хайрын асуудлыг зөв зохистойгоор өөртөө хэрэгжүүлэх үү, туршиж үзэх үү, үр шимийг хүртэх үү гэдэг асуудлыг ажилласаа гэж бас би бодож байгаа. Эрэгтэйчүүдэд ноогдож байгаа эмэгтэйчүүд олон байна. Тийм болохоор ерөөсөө хоёр дахь амьдрал гэдэг маань зүйл маань бараг л хэвийн үзэгдэл болчихлоо. Гайгүй мөнгөтэй чинээтэй хүмүүс нь бол хоёр ихнэр ингээд тэжээгээ явж гинэ гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ингээд нийгэмдийн тэнцвэр нь алдагдаад ирэхээр угаасаа ганц бие хүмүүсийн үүсэх гол шалтгаан нь энэ болоод байна уу да гэсэн ийм таамаг байдаг. Тэгээ энэ дээр яг бодтой ямар байр суурь байдаг юм бол. Тэгэхээр эрэгтэй хүн цөөхөндөө биш. Төр засгийн буруугаас болоод эрэгтэй маш олон хүнийг уурхаа явуулсан байна. Уурхаа ташсан байж тээ боловсон шоронд хайсан байна. Уулуурхаа хөгжөөдийн түүний цаана ирчүүд яваад байгаа. Эмэгтэйчүүд явахгүй нь ойлгомжтой тийм ээ. Маш олон ирчүүд гадаадад бас ажил хөдөлмөр хийж өсгөөчүүд байртай хүнтэй сууна гэж яриад байгаа учраас гэрэлчээд хоёулаа хамтдаа байртай болъё гэж ярихгүй байгаа байхгүй юу? Байртай болчихсон хүнтэй гэрэлнэ гэж яриад байгаа учраас нийгэмд ирчүүд чинь байр авахын тулд гадаад орон яваад байна шүү дээ. Тэгээд нэг гадаадын соёлд дассан 10 жил 15 жил усан хүмүүс эргэж ирэх сонирхолгүй болчиход байна. Дасан зогсчод тэр сайхан одоо соёлтой ертөнцид амьдрах тийм өсөө сонирхолтой болчиход байгаа. Тэгэхээр энэ тал дээр манай ганц бие хүмүүс, ядангуяа ганц бие хүмүүс маш их дотроо нэгийг бодох хэрэгтэй. Эрэгтэй хүн байхгүйдээ биш шүү. 90 оноос хойш маш олон охид өсгөөчүүдийг ихтэй сургууль сургаж ирсэн. Боловсрсон эр хүн, соёлтой эр хүн зөөхөн байна гэж яриул арай үнэн дайрна. Тэрнээс биш хэвийн бие хүчний ажил хийж байгаа, хэвийн дундаж ажил одоо хийж байгаа 10 төгссөн, 8 төгссөн, техник мэргэжлийн сургууль төгссөн маш олон залуучууд хань ижилгүй байна. Хань ижилгүй байна. Энийг бол эр хүний тооноос гаргаж ярих хэрэггүй. Энэ хүмүүс мөн энэ хань ижилтэй болоо сайхан хичээгээд үр хөвгтөд төрүүлээд амьдрах энэ бүсгүй хүнийг жаргах боломжтой гэж ингэж би үздэг байхгүй юу. Тэгэхээр зохиож байгаа арга хэмжээнд бол 50-50% л ирдэг. Цөөхөн гэж яриад байгаа ирчүүд хаанаас гараад ирэв? Эр хүн байхгүй бол эр хүн ирэхгүй л байх хэрэгтэй. Гэтэл маш олон ирчүүд ирдэг. Тэгээ ялангуяа ихтэй сургууль төгсчихсөн хөдөлмөрийн одоо
гараанд орчихсон, амьдрах ухаанаа олчихсон юм залуучууд маш олноор ирж байгаа. Үжлэг сардаа нэг удаа хийдэг. Энэ үжлэгэн дээр гэр бүлийн лекц сургалт явуулангаа ерөнхийдөө ганц юм хүмүүсийг хооронд нь харагдуулах ёстой. Тэгээ ганц хүн өөрийн эсрэг хүүсний үеийн хань болох хүнийг харахгүйгээр гэр бүл болох асуудлыг эрс шийдэмгийн шийдэж чаддаггүй. Тийм учраас ерөнхийдөө гэр бүлтэй хэрнээ илүү харж билүүд олоох гэж ярьдаг. Гэр бүлтэй хэрнээ бас чөлөө цаг гаргаад бас олон өсвүүчүүдийг эзэмдээд ингээд гэр бүлтэй болоход нь саад хийгээд байгаа юм ирчүүд муу үлгэр дуурайлтаа буруу зуршилтай ирчүүд нийгэмд их болцсон. Тийм хүнтэй гэр бүл болтлоо надтай дотны харьцаад яваач гэдэг юм санал. Энэ бол хамтран амьдрагч, энэ бол нууц амраг, тийм ээ? Хань бол мэддэггүй, зарим нь бол хань мэддэг. Энэ асуудлыг ер нь төр засгийн төвшөнд, хууль эрх зүйн төвшөнд нэгэнт хүний амьдралыг шийдэхэд бол улсын их хурл байдаг. Хүний ахуй амьдралыг аз жаргалд хүргэхийн тулд хууль тогтоомж гаргадаг. Тэгэхээр хүнээс ангид хуулиуд бол маш ихээр үйлдвэрлэгдэж 500 гаруй хууль Монголд байж байдаг. Яг хүнд хэрэгцээтэй хүний амьдралыг эсвэл зовлонд эсвэл дэндүү тийм ээ хэцүү зовлонтой бэрхшээлтэй байдалд үүсгэж байгаа энэ асуудал дээр хууль байхгүй. Хууль батлыг гэхээр яг нөгөө асуудалтай хүмүүс чинь дийлийнх нь олцоод 2-3 дахь амьдрал хийж байгаа эхнэр залууж болчихсон тийм ээ ямар нэгэн муу буруу үрийг нийгэмд тариад байгаа хүмүүс бол яг хууль батлахаас сууж байгаа. Тэр хүмүүс санаачлахгүй хизээч санаачлахгүй. Тэр хүмүүс хэлэлцэхгүй хизээч хэлэлцэхгүй. Жишээлбэл ямар хуулийн заалт одоо яг энэ дээр жишээлбэл гэр бүлийн хуулийн дээр хариуцлагын тогтолцоо бараг байхгүй. Зүгээр гэр бүлийг цуцлахын тулд шүүхээр орохын тулд хамтын дундын хуваар хөрөнгийг салгахын тулд хүүхдийн тэтгэвэр авахын тулд гэсэн нэг цөөхөн хэдэн заалтыг шийдэхин тулд гэр бүлийн хууль байж боломгүй. Энэ бол ичгэвтер асуудал тийм ээ. Би төрүүлээ салъя гэж хайртай гэж амлчаад замын дундаас би салъя гэж хэлсэн хүнд 20 сая төгрөгийн торгуул оногдуулах хэрэгтэй байхгүй. Монгол улсын гэр бүлийн тухай хууль 41-1 хүүхдэд толгох тэтгэлгийг түүний насны байдлыг нь харгалзан сард 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтооцсон амжиргааны доод түвшингийн 50%-аар 41-2 11-ээс 16 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгоно гэж заажээ. Би сална гэж дөрүүлж ам дуурч чадсан, дөрүүлж хайн хандаж чадсан, дөрүүлж хайрыг нөхөж чадж байгаа хүн дээр торгуул тавьж өг. Цаад хүн сэтгэл зүйн хувьд, эдийн засгийн хувьд, залуу насны хувьд хохирол байхгүйгээр дараагийн амьдралдаа нөхөн төлбөр болгож аваад урам зоригтойгоор амьдралаа өргөжүүлж болж байна. Гэтэл нэг нялх 2-3 хүүхэдтэй хаашаа ч хөдөлж чадахгүй бүсгүй хүн ганцаараа үлдэж байгаа. Өнөөх залуу бол бүх хариуцлагыг их нэртэй тохож өгчөөд тэгээд нэг сард нэг 100 мянган төгрөг өгсөн, сард нэг 50 мянган төгрөг өгсөн төдийхнэр хариуцлагыг үүрчлээ гэж байгаа бол өнөөдрийн зах зээлийн нийгэмд, өнөөдрийн энэ хэцүү нийгэмд бол шийдэж байгаа асуудал хууль тогтоомжийг үнэхээр ёслол төгөлдөр шийдэж байгаа асуудал бол биш байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал дээр хөгжингүй орны хүмүүсийн гэр бүлийн хууль дээр ямар хариуцлагын тогтолцоо байна? Гэрээ тэжээх боломж болцоотой болсон хүмүүсийг гэр бүл болох эрхийн зөвшөөрлийн нүгдэг байх ёстой. Гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа хосуудыг маш их эдийн засгийн хувьд хөхүүлэн дэмжиж явах ёстой байхгүй юу? Хүүгүү зээл өгдөг, баг хүүгийн хүүтэй зээл өгдөг. Тэр орон гэрээ оромжоо олж авах нь тэр өөрийн гэсэн үр хүүхдээ эхний ээлжинд хэцүү байх үед өсгөхийн тулд нийгэм байр суурь эзлээгүй 20 гаруй насны ээж аав болсон хүмүүс үнэхээр хөл алдсан шүү дээ. Аав ээжийн нуруунд дээр дарамт үүсэж байгаа. Тэгэхээр энэ асуудлын төрөөс шийдээгүй цагт бол гэр бүлийн үндэс нь гэр бүлийн аз жаргалын тухай ярих ойлголт байхгүй. Тэгээд ч ер нь одоо хэвлэл мэдээлэлээр байдаг юм уу, телевизээр байдаг юм уу, энэ сэтгүүлүүдээр байдаг юм уу, дандаа л садар самуун одоо гэр бүлийн бүх биш, бат бүх биш байдал ч юм уу, гэр бүлийн үн цэнтэй анханасаа хүүхэд ахуй наснаас анхны харц, анхны дурлал, анхны үерхлээ ингэж бат бэх авч явж байгаа хүмүүсийг магтан шагшин дуулахаасаа илүүтэйгээр хідэн ихнэр сольсон, хідэн одоо нөхөр сольсон, хідэн хүүхэд өнчрүүлсэн бэ гэдэг дээр гавьяа шагналтай юм шиг ийм маш олон ийм ховживын тэрэн дээр нач холбогдлоо вэ те? Маш их гудамжны тийм мэдээллүүдээр дээр маш их мөнгө цацж байгаа. Энэ одоо элит бүлэг нийгмийг авч явах хэвээр, үндэстнийг авч явах хэвээр элит бүлэг чинь энгийн жирийн 200 мянга 500 мянган цалинтай тэтгэврийн хүмүүсээс 7 дор сэтгэдэг болсон юм уу? Бүх одоо оюун ухааны гэр бүлийн аз жаргалын асуудлыг тархиндаа төвлөрүүлэх хэвээр асуудлыг бүгдийг одоо доод хүртэнтэй гэж ярьдаг. Энэ одоо хоолтой унттай тийм ээ бэлэг эрэхтэн зугаацуулах гэсэн энэ харилцаа руу оруулж тэр тал дээр сэтгэдэг болсон юм уу? Толгоон толгоогоороо тархин тархиараа оюун ухаанаараа
яг уу адгууслаг тэр шинж чанарууд байлгүй яг уу мэдээж юм тийм ээ. Гэтэл ер нь энэ шинж чанар ер нь нэлээд баруунчсан, нэлээд хөрөнгөтийн нийгмийг дуурайн, даган баяссан ийм чиглэл рүү насан турш хүмүүс 23-4 жил үзүүлсэн учраас энэ залуучуудаа дийлхэ байлцсан, үр хөвгтөд дийлхэ байлцсан. Тэгээ маш олон хар тамхич байдаг юм уу, маш олон одоо морита тоглоомч байдаг юм уу, маш олон хөнгөн аргаар мөнгө олох гэсэн ийм асуудал руу залуучууд шуурчлаа шүү дээ. Тэгээ энэ шуургыг зогсоохын тулд зөв зүйтэй ийм оюун санааны мэдээллүүдийг их олноор нь хэвлэл мэдээллээр оюун санааны хувьд өндөр түвшинд гаргах хувьд ярих хэрэгтэй байна. Учирлах хэрэгтэй байна. Сайн сайхан энгийн эгэл хэрнээ зөв амьдарч байгаа хүмүүсийг их сурталчлах хэрэгтэй байна. Тэгээ зөв явж байгаа хүмүүс нь өнөөдөр хинт ч үнэлэгдэхгүй баг нийгмийн гадуурх байдлаар ярьсан үг нь үн цэнт хүрдгүү ингээ яваад байгаа шүү дээ. Энэ зүйл дээр анхаарах юм бол ганц үе хүмүүсийн асуудал шийдэгдэх байх. Ер нь ганцаараа яваад жаргалтай байна гэж 20 гарсан 30 гарсан бүсгүүчүүд ярьдаг, залуучууд ярьдаг. Их зугаатай олон залуутай олон бүсгүүтэй сайхан байна гэж ярьдаг. Тэгээд сайхан байна уу, муухай байна уу? Тажаал хүрээд харна л та тийм ээ. 60-аас цааш ахаад 30 жил амьдрий гэж бодож байгаа хүмүүс бол тэр 30 жилийн туршид 30 жил жаргасан зугаатсан асуудлаас олж ямар их хор гамшигыг амсч байна, ямар их сэтгэл зүйн хувьд тийм ээ, эд материалын хувьд, үр хүүхдийн хувьд тийм ээ, ямар өрөөл татангаа хүүхэд өсгсөн нөө эцсийн бүлэгтээ олж хараад тэгээд бас их зовх болов. Энийг бол 60 жил амьдэрсэн, 70 жил амьдэрсэн, 80 90 гарсан хамтдаа хорвоо ертөнцид амьдарч ирсэн тэр хүмүүсийн зөвлөгөө зөвлөмж ярианаас биш татаж ярьж байна. Харилцаа зохиоход хоёр хүний одоо боловсролын төвшин ч гэдэг юм уу те ер нь хэр нөлөөтэй юм бэ? Заавал боловсралтай, дээд боловсралтай тийм хүмүүстэй ингээ хайгаа яваад байгаа юм шиг сэтгэл төрдөг юм л та. Яг ийм нэг өөрөө цензуур тавиад тэр төвшөндөө хүрэх ёстой тийм хүмүүс хайгаа яваад байгаа юм шиг хайж явж байгаа. Энэ дээр яг нэг гэр бүлийн харилцаа зохиоход энэ яг энэ боловсролын төвшин ч гэдэг юм уу, хөрөнгө мөнгөний төвшин ч гэдэг юм уу, энэ ер нь хэр чухал юм бэ? Байр суурийг эзэлтэй. Тодорхой хэмжээнд байр суурь эзлэгч бүр үндсэн байр суурь эзлэх юм шалтгаан биш шүү дээ. Тэгээ маш олон жил ганц хүмүүсийг гэр бүл болох харилцаанд зөвлөгөө зөвлөмж өгч зуурчлах ч гэдэг юм уу тийм ээ, энэ үйл ажиллагааг явуулж байхад ер нь боловсролын төвшин 3 дээд сургууль төгссөн докторийн зэрэг хамгаалсан бүсгүүчүүд яг өөрийн төвшний эрийг хайж 20 жил байдаг юм уу, алдсан байдгийг, 20 жил алдаад 40 хүрсэн байдгийг. Тэгээд одоо яг үнтэй гэр бүл болъё гэд эрхийн цагт нь яг тэр өөрийнхөө төвшний боловсролын хүмүүс ганцаараа явж явах уу, эрүүл ухаанаар бодоход хизээч боловсрсан төлөвшсөн залуу 40 настай ганцаараа явж яах гэсэн түүх байхгүй. Тэгэхээр тэр хүн их нэртэйгэл явж байгаа 3-4 хүүхэдтэйгэл явж байгаа. Тэр хүүхдүүдэд тэр боловсрсан хүн юм бол төлөвшсөн хүн юм бол үр хүүхдээ өнчрүүлэхгүй. Хизээч салж тантай суухгүй. Энийг бас ингээд бат итгэлтэй бодох хэрэгтэй байна, тийм ээ. Тэгээд тэр залуу шууд боловсрчаагүй, шууд тийм сайхан төлөвшчээгүй шүү дээ. Түүнийг сайн сайхан сурч боловсрох, ажил карьер мэргэжлийн өндөр түвшинд гарахад цаана нэг хайр гэдэг сэтгэлээр жигүүр ургуулсан бүсгүй байж исэн баггүй юу? Тэр бүсгүй үр хүүхдийг харуулж исэн, орон гэрийн цэвэрлж исэн, хувцсыг нугааж өмсгөж исэн, хоолыг идүүлж исэн байхгүй юу? Тэр одоо тогтмол хэвийн амьдрал дээр тэр залуу тодорхой төвшөнд хүрсэн байдгийг.
Гэвч одоо атгах санаатаа явцсан хүмүүс өнгөрснөө мартаад 20 жил яаж явж энэ зам дээр энэ одоо төвшөнд гарч ирлээ гэдгээ мартаад замаас хань ижлээ өшгөлж голоод тий өөр ханыг хайж явж байгаа нь үнэхээр Монгол эр хүний жудаг, Монгол эр хүний мэс чанар ямар их хариугүй өчүүхэн болсон бэ? Ямар мөхөж устгад бэлэн болсон, үндэстэн болсон бэ гэдгийг шууд л харуулж байгаа. Шууд л харуулж байгаа. Тэгэхээр зүү орох зайгүй хайртай байсан л багхгүй юу? Тэгээгүй бол 20 жил амьдарчаагүй. Үр хүүхдэн төрөө цайхан төлөв төвшин орон гэр сууц баялаг бүх юм үүсчээгүй багхгүй юу? Маш олон хариуцлагатай хүмүүс үүнийг мартдаг. Маш олон бидний даган дурайдаг төрийн өндөрлөгт байдаг хүмүүс энийг мартдаг. Энийг ард түмэнд тэнийг биш харж байгаа. Бүгд харж байгаа. Тэгээ бүгд тэрийг шүүж байгаа. Тэгээ алтан нарнаас нуух нэг ширхэгч үйлдэл байхгүй. Тэр бол үүлийн үр гэж бидний өвөг дээдс нүгэл гэдэг ийм хоёр бичигддэггүй хуулиар энэ асуудал шийдэгддэг. Тэгэхээр үрдийн жаргал, үрдийн зовлон гэдэг асуудыг зөв зуршил, буруу зуршил, зөв төлөвшил, буруу төлөвшил гэдэг дээр зөв дадал зуршил, буруу дадал зуршил гэдэг дээр л ярь. Тэрс туйлын сайн хүн, туйлын муу хүн гэж байхгүй шүү дээ. Бүх хүн адилхан шүү дээ. Тэгээд яг энэ төвшөнтэй адилтгаад ингээд харилцаад ер нь төв бэрхшээл гарч ирж байна гэдэг чинь яг энийг яаж шийдвэрлэх арга зам байна. Зарим хүмүүс бол одоо жишээлбэл 2 дээд сургууль төгссөн айтайхан ажилтаа эмэгтэй хүн байлаа гэхэд нөгөө нэг гуталчинтай ч юм уу нөгөө нэг одоо уурхачинтай ч юм уу нэг суугааргүй. За би одоо энэтэй суугаад яадаг гэсэн байр сууриас хандлага ер нь байгаа шүү дээ. 40% суучжээ наадах чи эсрэг. Яг ингэж бодож ирээд 2 жил сургуультанд сууж зөвлөгөө авсны явцад яг дээд сургууль төгссөн залуутай нь уулзуулдуулахаар гоочлоод цэц булаацалтаар тэмцэлдээд байна. Мэдлэгийн боловсролын төвшин ижлэгэн учраас ингээд булаацалтаар тэмцэлдээд байна. Тэгснээр яг үндсэн дээр хинтээ гэрэлвэ гэдэг ингээд хүмүүсээ ингээд шүүгээд үзэхлээр 8 төгссөн жолоочтой суучжээ нөгөө хүн чинь. Өнөөх гайхалтай тэнгэрийн хүнч чинь. Өнөөх гайхалтай хүн биш гэж голоод байсан залууга авчиж чинь. Залуудаа тоогдчихж чинь. Тэр нь ингээд тодорхой хугацааны дараа дасан зохицоод хайрын харилцаа үүсээд буцаад ерөөхдөө авир ажил хэцүү учраас ингээд тодорхой төвшөнд нэг хугацаанд холдох гэхлээр эргэж зөвлөгөө авах гэж ирж байна. Одоо би буруугаа ойлголоо гэмшлээ яаж буцааж авчрах хүлээ нөгөөдгөө гэж нөгөө бүсгүй тийм ээ. Тэгэхээр эндээс үзэхлээр заавал тийм боловсролын төвшин гэж дээд сургуулийн диплом атгаснаар хүн боловсралтай гэж хийж болохгүй байна гэдгийг манай ганц хүмүүс ойлгох. Тэр тухайн хүмүүстээ хараад нүдрүү нь хараад ширтээд тий хэдэн минут нөгөө ширтэлцэх гэдэг тоглоом байсан байхгүй юу? Бидний хүүхэд багтлаа байсан. Тий ширтэлцээ гэдэг ингээд хэн удаан ширтэж яах вэ гэж ингэж үздэг байхгүй юу? Төрүүлж ингээд өөр тийшээ харсан нь ялагддаг. Тэгэхээр энэ тоглоомыг ганц бие хүмүүс учирсан уулзсан залуутайгаа бүсгүйтэйгээ ширтэлцээ гэж ингэж 30 минут 1 цаг огт ингэж өөр тийшээ харахгүй өөр зүйлийг анзаарахгүйгээр яг ингэ ширтэлцэх хэрэгтэй байна. Тэгжээж сэтгэлийн гүнд агууд байгаа тэр хүний уг чанарт байдаг хайр, инкрилэл гэдэг юм хүсэмжсэн мэдрэмж гарч ирнэ. Олон жил нөгөө ганцаараа явсан эмэгтэйчүүд ингээд яриа сууж хат манай найз нөхдийн дунд ч байдаг юм л та. Ерөөсөө ингээд олон жил ингээд яагаад тахлаар ингээд эрэгтэй хүн эргүүлээд ахлаар сүултээ уур хүрээ тэр хүнээсээ залхаад ингээд нэг тийм сонь хажиг болчлоо. Одоо яах вэ? Ерөөсөө л ингээд явж ийдаа гэдэг ингээд бүр шийдсэн эмэгтэйчүүд их байдаг. Энэ эмэгтэйчүүдэд хандаж та юу хэлэх вэ? Ер нь зан аашийн хувьдаар яг ингээд гэр бүл зохиогоод явхад ер нь эмэгтэй хүн ямар тал дээр буулт хийх ёстой энэ бүгдийг их маш сайн бодолцох хэрэгтэй ах л та. Тэгээ ганцаараа амьдраад ямар нэгэн байдлаар үр дүнд хүрэхгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм шиг байгаа тийм үү? Хүний нүд мэлмий байх ёстой. Хаа мэн гэдгийг ойлгодог байх ёстой. Чи хайртай ганц залуутайгаа байвал хайрлагдах ганц эмэгтэй л бай. Хүслэнд цорын ганц эмэгтэй байхыг хичээ. Чи хайртай залуутайгаа байхдаа мөнгө яриад хэрэг. Хайртай залуутай байхдаа байшин барьж яриад хэрэг. Тийм ээ? Ерөнхийдөө хайрын харилцааг эхний 10 жил нэлээд бата суур тавьж өгөх хэрэгтэй. Тэр ганц би хүмүүс иргэндээ би ингээ хөшөө гүлийн юм байна.
байдалд хүрчлээ гэж ингэж ярьдаг байхгүй юу? Их олон жилиг алдаад үнэхээр гимшиж байгаа бол маргааш ухаарч өгчээснээс өнөөдөр ухаарсан дээрээ бас хөдөлгөөн хийсэн дээр шүү дээ гэж би зөвлөдөг байхгүй юу? Та 60 хүрсэн байна уу? 65 хүрсэн байна уу? Хамаагүй шүү дээ. Та нэгэд ухаарчихсан бол та буруу явж байгаа гэдгийг ойлгоод гимшсэн бол өөртөө команд өг. Өөрөө ирж хай. Хүний нөхрийг хаяа нэг эзэмдэхтэй амьдрал гэж төсөөлөг биш. Өөрийн төрсөн ганц нөхрийг өдөр шөнөгүй 24 цаг өөртөө чинь байх хүнийг, өдөл насанд чинь өөртөө чинь байх хүнийг. Өвдөөд хэвтгэж чинь өөрийн чинь дэргэж байх хүнийг. Үхэж өргөдгöd оршуулад хөдөөлүүлчих хүнийг одоо хожимдоогүй дээрээ олж авах хэрэгтэй. Эмийн цэн дэрийн цэн төрсөн хүнд олон юм хэрэггүй, хайртай л хүн хэрэгтэй. Хайртай хүн минь байна, яасан сайхан бэ? Хүний ганцхан аз жаргал энэ бүх хүмүүс энийг дуулдаг байхгүй юу? Хайртай ганцхан чи минь байгаасаа гэж дуулдаг болохоос хайртай чи минь нууц амрагтаа минь байгаасаа гэж дуулдаг байхгүй юу? Ганцхан хүнээ олж авч чадаагүй, ганцхан байгаадаа сэтгэл хамж үзээгүй, илүү харж билүүд болоос хүмүүс өөрийгөө давхар зовлонт болгодог. Нэг зовлонтой байл та гэж би хэлдэг. Нэг л бүсгүйтэй бай, нэг л зовлонтой байл та. Чи хоёр зовлонтой, хоёр бүсгүйтэй, 5 зовлонтой, 5 бүсгүйтэй байх ямар хэрэг вэ чам? Ямар ашиг вэ? Гэдэг багхгүй юу? Хүн нэмэгдэнэ, дахиад зовлон нэмэгдэнэ. Харилцагт учир хэрэгтэй. Учир жанцаа хэрэгтэй. Үуч хараад ойлгохгүй байна. Шал тэнэг юм гэж ингэж хэлдэг багхгүй юу? Тэгэхээр юу тэнэг байдгийг? Чи эр хүнгүй ээж. Харин шал тэнэг юм гэж би хэлдэг багхгүй юу? Чи өөрийн эр хүнгүй ээж. Чи өнжөөд нэг эсийн солилцоо хийдэг. Өнжөөд нэг дурлалцдаг, нэгддэг, тамгалуулдаг эр хүнгүй ээж. Чи юу их амгалан юм гэж бас заримдаа хэлнэ. Заримдаа бас нийгмийн эцэг эхийн найз нөхдийн буруу нөлөөллөөс болоод үнэхээр бүрэг чимхий татгшоогоо үнэхээр хайрлуулмаар дурлуулмаар ч гэсэн өөрийн одоо хүчээр хөдөлгөөн хийж чадхаа байлцсан хүмүүс бол мэрэгжлийн хөнгөөс өөр аргагүй. Түүнд бол хэрв гэр бүлтэй болох сайхан гэдэг яриаг ойлгосон хүн ирэх юм бол бүх хүн гэр бүлтэй болох бололцоотой. Ганцхан чи хөлөө ингэж явуулаад ээлж сурах хэрэгтэй юм. Нөгөө эрүүл олдно, хайвал ямар нэг юм олддог штэ. Хайхгүй бол яаж олдох юм бэ? Хайхаас залхуурдаг. Гол нь нөгөө ганц юмс залхуурдаг байхгүй. Ажил ихтэй байхад залхуу гэдэг байхгүй юу? Чи залхуу гэдэг бие харуулахгүй, нэмцгэлээ харуулахгүй, нүрээ харуулахгүй болохоор хэн чамайг олж харах юм? Тэгээ бэлэнчлээд хажуунаасаа нэг таньдаг хүнээр судлуулад өөрөө судлах хэрэгтэй байтал хүнээр судлуулад хүнтэй суучих гэдэг байхгүй юу? Тэгээ дахиад бүдэрнэ. Энэ миний хайсан хүн биш байна гэдэг. Хүн болгон өөрийн гэсэн нүдээр харах. Миний нүдээр хардагч болоосоо гэж. Зарим нь намхан бүзээтэй залууг харах дуртай. Зарим нь хууц сахалтай, аваасан сахалтай залууг харах дуртай. Зарим нь өндөр юм сайхан одоо данхаасан тийм данхахгар залууд зарим нь туйхан оюун ухааны номын эрдмийн мөрхөөсөн залууд дуртай. Янз янзын залууд дуртай шүү дээ. Аха. Тэр нүдээр л харж чадахгүй. Тэр бүхнээ хараад тэгээд гэр бүлийн хань шинжих боловсрал гэдэг бол маш их зүйлийг уншдаг боловсрал. Тэгээд 6 цуврал ном ерөнхийдөө би бичсэн. Тэгээд энэ бол хань шинжих тал дээр нэгэн болцооны боловсрал авчих байх гэж ингэж найдаад. Харамсалтай нь хүмүүс их залхуу, их завгүй гэдэг ийм хоёр зүйл залхуу, дээрээс нь завгүй болсон учраас унших, судлах дурггүй. Таны тарих бүх мэдээллийг авч хаардандаа боловсруулалт хийснээр та хэнийг ханиа гэж харах уу, хэнийг сонгох уу, яаж амьдрах ёстой вэ гэдэг тактика боловсруулалт. Хөтөлбөрөөр гаргадаг байхгүй юу? Амьдралын хөтөлбөр бас гарах ёстой шүү дээ. Бид бол цаасан дээр ажлын хөтөлбөр бол байнга хийгээд байгаа. Ямар ч үс ашигтай хинт ч хэрэгтэй юм бүү мэд. Зүгээр нэг хөтөлбөр бичээл өдөр шөнөгөө тийм ээ? Тэрийг бол хийгээд идэг айгүй чухал хийгээд шалгуулад идэг байхгүй юу? Гэтэл өөртөө шаардлагатай хэрэгцээтэй байгаа. Өөрийнх нь амин цэмнэг нь дуусах гээд байгаа. Өөрт нь бүр амьдралын туйлын зорилго болчихсон хайртай залуу хайртай бүсгүйгээ олоход ичдэг санаа зовдөг. Ичиж гэнэ гэдгийг. Би чамаас ичиж гэнэ гэдгийг. Чамаа хүн болгон ганц үе гэж мэднэ. Үгүй намайг хүн болгон гэр бүлтэй гэж мэднэ. Би гэр бүлтэй л гэж хэлдэг гэд. Хилээд яах юм? Нүүрэн дээр чи ойлгомжтой бай. Нүд чинь гонигтай бай. Чи эсээ аваагүй бай.
чам инээмсгэлсэн баяр жаргалтай нэг ч харц алга. Чи хэнийг уурч байгаа юм? Чи өөрийгөө уурч байгаа. Тийм учраас чи жинкнээсээ дүр эсгэлгүй гэр бүлтэй гэж худлаа дүр эсгээд байх юм байхгүй. Жинкнээсээ чи гэр бүлтэй бол гэж би. Гэр бүлийн харилцаа ингээд гарч байгаа асуудлууд ихэвчлэн бас нөгөө нэг ойр дотны хүмүүсийн зөвлөгөөнөөс болоод нурах тохиолдол их гарч байна л да. Олон хүмүүсийнхээ одоо жишээлбэл ээжийнхаа ч юм уу те хадам аав ээжийнхаасаа болоод ингээд ганц би баг явж исэн дээрээ чи ингээд ингээд зөвлөгөө өгдөг хүмүүс байна. Ер нь бас ингээд ганц би хүмүүсийг харж байхад ер нь бэлгийн харилцааны ингээд байнгын одоо бэлгийн харилцаагүй те одоо юу гэдгийг те ийм харилцаа нь ер нь ямар үр дагаврыг авчирдаг юм бэ? Юу санаа зовх айдас хүчгүйгээр туйлын нэг залуу туйлын нэг өсвүүтэйгээ тогтмол өнжөөд нэг секс бэлгийн амьдралд ордог хүмүүс бол 90 нас хүртлээр эр хүүсээ эм хүүсээ хадгалаад явдаг. Гэв гинтгэн л одоо бэлгийн сексийн харилцагчгүй болчоод гэв гинтгэн л харилцагчтай болчоод харилцагч нь үргэлж солигдоод л тийм ээ. Эсийн төвшөнд эн чинь өөр самуурлын харилцаа хийгдэдэг шүү дээ. Энэ тохиолдолд маш хурдтайгаар эрэгтэй хүмүүс чалахгүй бол маш хурдтайгаар эрэгтэй хүмүүс эмэгтэй болж хоёр хүүс солигдно. Тэ. Бэлгийн ямар ч ажиллагаагүй бол харахад эр хүн шууд бас тэ харахад эр хүн тийм ээ. Тэр эсийн солилцоо хийгдэх ямар ч боломжгүй юм болцсон байна тийм ээ. Яг эм уугаад ганц нэг эм уугаад тийм ээ гармони тийм зовлонтой төвшөнд их захаарлын салс хагцах олон төвшөнд ийм харилцаа их энэ байдал чинь эцсийн бүлэгтээ хүний хувийн физиологийн байгалийн өгөгдсөн өвдлүүд гадны химийн хүчээр уруулаар хийгдэх тийм хэмжээнд хүрч байгаа. Энэ бол үнэхээр өрөвдөлттэй асуудал. Хүн бол байгалаараа л байх ёстой. Байгалийн бүтээгэл учраас гэр бүл гэдэг бол байгалийн хүн төрлөختний өнөөгийн төвшөнд одоо хэдэн сая жилийн хөгжил байдаг. Энэ бүх хөгжлийн төвшөнд хүний олж авсан цорын ганц л гайхалтай бүтээл бол гэр бүл гэдэг л бүтээл байхгүй юу? Эхийн эрхт ёстой байсан, эцгийн эрхт ёстой байсан тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол эр эмээрээ хосолж амьдрах гэдэг амьдрал бол өнөөдрийн бидний төвшөнд байгаа хамгийн өндөр төвшний гайхамшигтай бүтээл гэж ингэж үзэж байгаа. Гэтэл сүүлийн үед баруунаас орж ирсэн хит их аминчхан үзлээс болоод хит их харамлсан аминчхан ийм үзлээс болоод ерөнхийдөө хоёр эрэгтэй хоёр эмэгтэй амьдрах асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Энэ бас маш их зөв юм шиг. Эвээ минь энийг хөхүүлэн дэмжих ёстой юм шиг. Ингээ зарим хүн ярьдгийг. Би бол үүний эсрэг байдаг тийм ээ. Ягаад гэвэл дийлэх маст зориулж би зөвлөгөө өгдөг учраас ерөнхийдөө энэ эр эмээрээ л амьдрна гэдэг нь хамгийн сайхан гэдгийг л би зарлан тунхаглаж ятгад синхруулж чаддаг. Харин хоёр эрэгтэй сайхан шүү, хоёр эмэгтэй сайхан шүү гэдэг ярих дур сонирхолтой хүмүүс бол тусдаа тэрийгэ тайлбарлана. Яагаад хоёр эрэгтэй унтахад хүүхэд гарахгүй байж сайхан юм. Хүүхэд үүсэхгүй сайхан харилцаа байдаг юм уу? Нэг амжихан хүний төлөвшөж чадаагүй хүний дэндүү явцсан хүний бодол. Үсэл юм байгаа гэж ингэж би боддог тийм. Тэгэхээр ганцаараа явах тийм сайхан биш. Хантайгаа гэр бүлтэйгээ байх бол үнэхээр сайхан. Тэгээд байхгүй байсан, ор ертөнцид байхгүй байсан хүүхэд үүснэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Хүүхэд зүгээр нэг үүсэхгүй. Тэр чинь атмын бөмбөг дэлбэрсэн эрчим хүч ялгарч ээж. Тэр чинь эрэгтэй эмэгтэй хүн нэгдэж сансар окторгуугаар нисчээж тэр хүүхэд гэдэг зүйл чинь үүсдэг. Хамгийн сүүлийн асуултыг асууя. Тэгээд ганц би хүмүүс та түрүү хэлсэн шүү дээ. Хамгийн дүүтэн ялцлага ихэнд их тэмцэх хэрэгтэй гэдэг. Тэгээд хаанаас би ханиа олох ёстой вэ гэж ингээл хүмүүс хаагаа суугаад байдаг. Тэгээд яг хаанаас олох ёстой юм болоо? Яаж тэмцэх ёстой юм болоо? Бүх одоо эрэл сурлыг ганц би хүмүүс одоо боломжит эрэл сурлыг хий. Одоо өөрийнхөө ахын найз өөрийнхөө найз залуу таньдаг мэддэг ганц юм байна уу? Энэ ичих асуудал биш байхгүй юу? Ичих асуудал биш шүү дээ. Тэгээ дээрээс нь ганц юм хүмүүсийг найшраа. Энд ганц юм хүмүүс маш олноороо цугларч байна. Ирэхгүй шүү дээ. Бас ирэхгүй байна. Тийм. Би нөхөр хайгаагүй. Танд нөхөр харуулах гэдэг байхгүй юу? Онцлог нь. Тэгэхээр санаа зовж нэр төрөө боо. Юу нэр төрөө боо?
чи ганцаархна буяа тэрвэрэл хөвчээ юу нэр төрөө бод. Тийм ээ? Энэ одоо үзлийг л хаалах хэрэгтэй байгаа. Айгүй хаалах хэрэгтэй байгаа. Тэгээд айгүй өрөвдөлттэй байна монголчууд. Бүгдээрээ хос хосоороо, бүгдээрээ сайхан эсийн солилцоо хийгээд, бүгдээрээ сайхан хүний нөхөр, хүний эхнэр лөө нэраагаад гитээд ингээд байхгүй тийм ээ? Нөхөртөөгөө өөрийнхөө нөхөртөө, өөрийнхөө эхнэртэй, өөрийнхөө хүүхдүүдтэй ямар сайхан элэг бүтэн юм байх вэ гэдгийг л одоо ганц хүмүүс маш сайн ухамсарлаж ойлгоод ичнэ гэдэг ийм өнгөрсөн нийгмийн тэнэг асуудлыг одоо тархинаас арчих хэрэгтэй байна. Арх ухаас ичгүй, тамхи татгаас ичгүй, завхархаас ичгүй. Тэгээд шал худлаа, хүн хуурхаас ичгүй. Тэгсэн мөртлөө хайртай хүний хайхаас ичиж гин гинэ. Энэ байж болох уу гэж би ингэж асуумаар байна. Энэ байж болохгүй. Тэр аав ээжүүд нь ч гэсэн хүүхдээ хүнтэй суугаач гэж ярьжсэнд орвол энтэй суух уу? Энтэй суух авчирд үзүүлэхгүй юу? Үзүүлж чадахгүй ээжэж худлаа басамжилж байгаа юм шиг энтэй суугаагүй л энэ үү? Ийм өөр хүний модуртаа монголчууд чинь тэр зовлонтой байна. Тэр туслаадах, харуулаадах ганц хүмүүсийг. Ингэж би одоо бүх хүмүүст хэлмээр байна. Баярлалаа нараа хичээ жаргалын төгөл нэвтрүүлэг маань ингээ өн хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор Өөлгөхийн оюуны бадрах төвийн тэргүүн Наран Туяа ягч маань оролцлоо. Та бүхэнд бас хэрэгтэй ганц бие хүмүүст маань хэрэгтэй зөвлөгөө өгсөн байхаа гэж найдаж байна. Жаргалын төгөл нэвтрүүлгийнхаа дараагийн дугаар уулзлаа. Түр баярлалаа.